За сайн уу? Өнөөдөр та нартай шүтдэг хүнтэйгээ хамт байхын тулд эрэгтэй болж жүжиглэх байсан уу? Анимигээ ярахаар бэлдсэн байна. Удаа хүлээлгсэн гэж бодож чинь бичлэг рүүгээ орцгоё. Мөн лайк саба дараад өгөөрэй. Нөгөө Мизукигийн ах ирэх гээд байгаа штэ. Эмчийн өрөөг нэтэл харвас нүмэд амч нэг эрэгтэй хүнтэй байдаг. Нөгөө залуу явж Мизукигийн эмчээс эмэгтэй хувцас асууна. Эмэгтэй хувцас манай Мизукид байхгүй л дээ. Яаж хийж яагаад хувцас аваад явдаг? Араас нь Сано яагаад ингэж нууцаар гарч байгаа юм бол гэд Мизукиг дагна. Хувцаа эмчийн дүү болох Риогоос авчээ. Нөгөөдөх чи ахтайгаа уулзах гэж байж. Ах нь тэврээд үсээ яасныг нь асуудаг. Лавл үсэнд нь их дуртай байсан юм байх уу? Өргөжлүүлээд ах нь ажиллаар ирсэн болохоор 2-7 он гинэ. Тэгээд өндөр үсэрдэг нөгөө хүнтэйгээ уулзсан уу гэж асууна. Буцах болоод явтал маргааш нь ах нь нэрсэн. Хүүхдийн сургуульд сурч яваад нь дургүй авч явах гэтэл Сано зогсоодог. Саног хараад ах нь чийл Мизукиг уруу татсан штэ. Одоо шууд өндөр үсрэлтэй үзүүл гиндэ. Мизукигийн ам хэлтраад ослоос олоод шаналж байгаа гэж юу? Намайг 2-7 хоногийн дараа явахаас өмнө үсэрч чадах юм бол Мизукиг Японд үлдээн гэдэг шийдвэрт хүрч байгаа юм да. Дараа дахиад тагнуул хийхээр Мизукигийн ах ирчиж Умеда эмч харан Мизукигийн ах гэдгийг нь мэдээд хамт цай ууж хэсэг үддэг. Манай хоёр бэлтгэлээ хийгээд Сано бараг л үсэрч чадах гэсэн ч унчина. Ардаас нь Кагуразака Сано чи одоо болтол үсэрч чадахгүй байгаа юм уу гэхийг нь дөнгөж сая ирсэн Мизукигийн ах хардаг. Кагуразака чи зүхтсан. Тэгснээ одоо эргэж ирнэ гэж юу? Үсэрч чадахгүй ээж гээд Сано чиний юу хэлэх юу бодох надад хамаагүй. Би дахин үсэрнэ. Өөрийнхөө төлөө гэхэд Кагуразака хариуд нь битгий зүхтчихаарэ гин. Мизукигийн ах Мизукиг хариулмааргүй байвал үсэр. Үнэндээ чамайг үсэрч чадахгүй гэж бодож байна. 7 хоногч үлдээгүй байхад чи чадахгүй. Үсэрч чадахгүй өндөр үсрэгч бол хамгийн өрөвдөлтэй нь гэж хэлдэг. Сано явсны араас Мизуки тэнийг үзий ад чинь гээд явна. Мизукигийн ах миний хөөрхөн охин дүү бэлэр хүүгүүдийн сургуульд явахыг нь засах нь буруу юм уу гээд үлддэг. Үсрэлтийн өдөр боллоо Мизуки Санод Азийн сахиус өгнө. Гэвч тэр сахиус нь хайр дурлалын сахиус эдэг. Нөгөө Накавад манай Мизуки хөлөгдүүлж байгаа аахгүй юу? Сано талбайд гарандаа хүмүүс болоогүй нь хараад гайхаастай. Кагуразака Мизуки хоёр Саног харж байна. Сано маань эцэстэн нэгэн үнэхээр гоё үсэрч чадлаа. Саног харсан Мизуки маань уйлаад үсэрсэнд нь маш их баяртай. Кагуразака сайжраад надтай өрсөлдөж чадна гэдгээ харуулаарэ. Эсвэл чадахгүй юу гэхэд Сано тоглож байгаа эцтэй. Би ялагдах үнэхээр дургүйгээд тэгвэл сайн хичээгээрэй гэд явчихна. Мизукигийн ах амжилт хүсье гэж зурус бичснээ онгоцондоо уйлж унжаад идэг. Сано урьдчилсан шатандаа тэнцээгүй юм. Гэвч түүний хувьд энэ бол маш том алхам байсан. Мөн 2 дугаар дотор байрны усны хоолой эвдрээд солих шаардлагатай учраас 2-7 хоног гэртээ байна уу гэж бичиж. Мизуки Америк руу буцахаас өөр арга байхгүй юм ах та гэж хэлээд хоолороо тоглоод зөндөө бодолд автдаг. Накацу гэрийн хажуу өрөөнд байх уу гэж асуухад баригдаж болохгүй болохоор татгалцнаа. Гэхдээ Санод бол зөвшөөрөд байгаа. Уул найл айланд нь баригдаж болохгүй л амирын. Саногийн гэрт унтаж байна. Шүн дунд зүудэндээ яваад Саногийн орон дээр орж ирээд тэгээ Сано маань унтаж чадахгүй. Сэрэх гэж үтсэн сэрэхгүй болохоор тэрээд унтдаг. Тэгээд Мизуки болохгүй юм байна гэж бодоод Умеда эмчээс гэртээ байлгаач гэж асуув. Эмч огт зөвшөөрдөггүй бас дээрээс нь аяллаар явна гэсэн байж байдаг. Эмчийн нөгөө чөтгөр гэж хэлэгдэг эгчин нэрчиж. Эмч эгчээсээ сүнсээ зэлтлээдэг бол яах вэ? Мизукиг маань эгчтэй ажил хийхээр хөөрхөн байна гэд хайчаад өөрөө зурчихсан байдаг. Оройн Мизуки өнөө хоёртоо амьдарч болохоор цагийн ажил олсон яг таарлаа гэхэд Сано би ч гэсэн хий. Угаасаа цагийн ажил хай гэж бодсон. Накацу болохоор Мизукиг харахаараа догтлоод идэг штэ. Саногоос харамлаад би ч гэсэн хий гэдэг. Мизуки ажиллаж яхад энд ажилтдаг нэг хараад байна. Ажил зааж өгч байгаа юм шиг царайлаад би минд нь хамаагүй хүрээд
Өнөө хоёр нь дургу хараад ээж хитал бас Южирогийн даваад ирсэн бололтой. Хооллоход нь бас нөгөө гай хамт гарна за. Накацуг сонин санагдаад араас нь гарлаа. Энэ гай асуулт асуугаад эрэхтэй гэдэгт нь итгэдэггүй. Накацу ирээд хамт буцаад орноо. Тэр гайыг Макита гэдэг байсан шүү. Ингэсгээ зочин ирсэн чинь манай Кагуразака 2 дүүтэйгээ байдаг. Та нар энд юу хийж байгаа? Хоол амтгүй болгоод гиндээ. Накацу хэрэлдээд чөтгөр ихч бэлүүлнэ. Кагуразакагийн эцэг их нь сүм ажилуулдаг болж таарлаа. Кагуразакагийн дүү нас зэё Санаг шүтдэг юм гэж юм. Баг дүү нь энүүгээр тэрүүгээр яваад исэн болохоор баг дүүгийн өрөөрөө нь хүргэж өгтөл том дүү нь хувцас хэлж идэг. Ороод ярилцаад тэгээд сууж итэл дунд сургуулийн 2 дугаар анги байж том хүүхдээ гоё юм аа гэж Мизуки бодоод бас үгүй одоо бол энэ надад байх юм бол асуудалд орно л доо гэдэгамаа. Санууд найз охин байдаг уу гэж нөгөө охин асуунаа. Хариуд нь байхгүй гэж хэлэхэд одоо боломжтой юм байна. Энэ сайхан биеэрээ Санаг өөр юм болох сайхан боломж гэдэг. Мизуки маань хэцүү зүйлтэй туллаа да. Энэ хүрээд энэ парт маань дуусчихлаа. Мизуки маань дараагийн анги дээр яах вэ? Та нар маань үзхийг хүсэх юм бол лайк сабаа даарж дэмжиж байгаарэ. Бас комент үлдээгээрэй за. Саяхнаас хоолой өвдсөнээс болохоор удаан бичлэгээ оруулах чадсангүй үнэхээр хөөчлаарэ. Дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай. Бас энэ хүртэл үзсэнд та нартай маш их баярлж байгаа шүү.